Би одоо ус уухын тухай суралцж байна л да. Ус уух бол маш их том судалгаа шүү. Энийг зөв хэрэгэл сурах чухалтай гэж би бодож байна. Нэгдүгээрт нь юунаа өмнө ус бол одоо хүний биеийн 60-70% эзэлж байдаг. Хүүхдүүдэд бүр 70-80% эзэлж байдаг. Ус бол альваагийн суурь гэдгийг хүн болгон сайн мэдэн л дээ, тийм ээ. Хүний бие гэдэг бол нэг том химийн үйлдвэр байдаг байхгүй. Тэнд бол маш их хэмжээний химийн үйл ажиллагаанууд явагдаж байна. Бодисыг нэгтгэж байна, задруулж байна, эд эсэндээ ашиглаж байна. Тэгээ хүний бие бол ингээд бараг усан дотор хөвж явж байгаатай адилхан юм байхгүй юу? Ийм болохоор энэ бодисын солилцооноос их хэмжээний хортой бодис, хаягмал бодис, хэрэггүй бодисууд гарч ирж байдаг. За эднэрийг гадагшлуулах чухалтай байгаа юм. Тэгээ биеийн дулааныг барих, цусыг шингэх олон талд бол ус бол маш их чухал үйлдэлүүдийг үзүүлж байдаг юм аа. Ийм болохоор усыг зохистой хэрэгэл сурах бол маш их чухал гэж бодож байгаа. За өдөр тутмын амьдралд аваад хэлэх юм бол бидний биеинд өдөрт хэдийн хэмжээний ус хэрэгтэй вэ гэвэл одоо бид нар өдөрт бараг 1500 мл ус шээж гаргаж яадаг тийм ээ. Энэ шээсээрээ гэдэг бидний биеийн өтгөнөөр бас усыг алдаж байгаа. Дээрээс нь бид нар амьсгалаараа, дээрээс бид нар арьсаараа, хөлсөөрөө усыг алдаж байгаа. Энэ ерөнхийдөө усны хэрэгцээ бол 2500 мл тийм ээ. Бараг 5 жин ус өссөн үг тийм ээ. Ийм зэргийн ус одоо хүний биеинд одоо алдагдаж байгаа юм аа. Үүн дотроос бол бид нар одоо идэж байгаа хоол, ногоо цагаан, жимс түүнээс гадна энэ биеийн дотор явагдаж байгаа бодисын солилцоо зэрэгээс эргээд нэг 1000 мл ороод ирчихэж байгаа. Тийм болохоор хүн өдөрт хамгийн доотлоор 1200-аас 1500 мл ойролцоогоор 6-7 аяг ус ууж байх нь чухалтай гэж үзэж байгаа. Энэ тэгээд ер нь бол хүн олонхий хүмүүс бол ам атгатаар ус уудаг бас нэг буруу заншилтай л байд юм л да. Энэ бол одоо тийм сайн явдал биш юм. Хүн ам атнаа гэдэг чинь бол одоо бид нарын эд эсийн дотор ус дутагдсан үед ам нь цангаад тэгээд тархинд очиж мэдүүлээ. Тархин нэргээд энэ ус дутагдж юм байна шүүгээд ам цангах юм үйлдэлийг мэдрэх хүртэл зөндөөн хүний биеинд ус дутагдсан байдаг. Энэ бол хэд оройтж байгаа юм. Тийм болохоор ус уух удаан бол бид нар өглөө босоод болж игэл яхан илүү шиг ус уугаад орой 8 цагаас хойш бол бага шиг ус уугаад энгийн цагтаа ам атахгүй байсан ч гэсэн бид нар заавал багаар ус ууж сурах хэрэгтэй. Энэ бол нэг зүйлийн одоо хүний биеийн эрүүл ажиллагаа явагдахын чухал юм. Гэвч бол цангахтайгаан зэрэг учир маймгүй учиргүй их хэмжээний ус уувал бидний зүрхнээ дараас бөөрнөө дараас дэндүү цаашаа тархин хүртэл усан хавтдаг. За ингээд одоо муу үйлдэл гарч ирэх гэж байна штэ тийм ээ. Ингээд бид нар тогтсон хэмжээтэйгээр усыг ууж байвал биднэрт эрүүл байхад маш их чухал нөхцөлийг бүрдүүлж өгд юм аа. Тиймээс одоо ус ууж сурахын төлөө бол бас сайн судалгаа хийвэл зүйтэй байхаа гэж бодож байна. Ус нөхгийн одоо их амархан аргагүй л одоо шээсэн хараад шээснийхээ өнгөөр ус нөхөх бол бас нэг зүйлийн нэлээд гайгүй бас үндэслэлтэй ус нөхөх арга юм а гэж би бодож байгаа юм. Хүн бол одоо энэ усыг нөхөхдөө бол шээснээ өнгө их гүн байвал энэ ус одоо дутагдж дутагдсан байна гэж ойлгоорой. Шээснээ өнгө одоо ингээд гүйхэн байвал биеийн дотор байгаа усны хэмжээ харьцангуй гайгүй байгаа юм байна гэж бод. Тэгээд хүн чинь бол ерөөсөн ёсон дороо авчихвал 1-2 цаг болоод нэг удаа баг шээж явах ёстой байхгүй. Ягаад гэвэл давсган дотор чинь шээс хуримтлагдаад байвал одоо тэр давсганы чинь юунд муу сэтэлт өгөөд байдаг байхгүй давсны ханд. Тэгтээ давсганы өвчин олох бас аюултай. Тийм болохоор ингэж шээж байх нь чухалтай байхгүй. Ингээд шээсээрэн одоо үзэж явах хэрэгтэй. Тэгээд одоо энэ шээсний тухайтай хэлсэн болохоор бас нэг 2 зүйлийг хэлээ л дээ. Хэрвээ шээс нь ямар ч өнгөгүй болчих юм бол энэ харин бөөрнөө дутагдалд орж ийнө үү, бөөрний асуудал үүсэж ийнө энийг үзээрэй. Шээс чинь хит одоо улаан шаргал өнгөтэй болчих юм бол одоо шээсэн замын чулуужил юм уу, өрөвсөл юм уу, цус гарч ийнө үү энийг үзэх хэрэгтэй. Хит шар өнгөтэй байх юм бол одоо сүснээ, элэгнээ, цуснаа өвчин олж ийнө үү энийг анхаарах хэрэгтэй. Одоо олонхийдээ бол энэ шээс их хэмжээгээр хөөсөрдөг штэ одоогийн тэр олж байгаа өвчин шихэр шижин өвчин бол одоо шээс их хөөсрөөд ингээд хөөс нь одоо тийм амархан намдаж алга болдгоо байхгүй. Ингүүл энэ одоо шихэр шидэн өвчин олж явах юм уу? Бөөрнөө өрөвсөл олж явах юм уу? Ийм талын олон зүйлүүд байгаа. Хэрвээ шээс чинь ингээд хувиралтай болвол тэр дороо эмнэлэгд очиж үзүүлээрэ. Ингээд ус уух одоо бие засах энэ олон талыг ингээд нийлүүлж одоо нийтэмд нь үзэж байвал таны эрүүл мэндэд хэрэг болох болов уу гэж бодож энэ хэсгийг ярьж байна да.
Миний үзэхээр бол одоо энэ түгээл ус бол хацсангүй сайн ус юм а. Яагаад гэвэл улс түүнийг цаанаас нь чанарын баталгааг нь хангаж байгаа. Нөгөө талаараа энэ бол байгалаас ирсэн цэвэр ус, байгалийн ус. Тийм болохоор энэ усыг одоо буцалгаад хөргөөд уух хэрэгтэй. Буцлах үедээ бол одоо буцлаад халвын аваад 3 минут гэрээтэй буцлагуул сайн. Яагаад гэмгүүл энэ дотор бол тэр хлор гэдэг бодис хийгээд энэ усыг аривтгаж байдаг юм. Хлорын одоо ингээд буцлах үе тэр дэгдээд ингээ гараа явчихна. Бас өөр зүйлийн хорто бодис байвал бас дагдах боломжууд байгаа байхгүй. Тэгээд хөргөөд 25-аас 35 градусын оронд биеийн дулаанаатай ойролцоо ийм градуст одоо халууны байдалд л ууж байвал одоо хүний биенд хэрэгтэй. Тэгээд яг вэ нэг удаагаад хонуулаа ч юм уу дахин буцалгуул элгэнгүү хонсон усанд одоо бактери үрж гин тийм ээ. Удаан буцалсан усан дотор байж тэ тэр ууршаад одоо олон зүйлийн бодисууд нь одоо өтгөрөөд юм уу тэр одоо хүний биенд тийм ашигтай биш амьд биш ус болж байгаа байхгүй. Тийм болохоор ийм усыг уух шаардлага багтаа юм а л да. За үйлдвэрлэлийн аргаар ингээ цэвэрсүүлсэн цэвэр ус байгаа. За энэ болоод борооно ус, заснаа ус бол одоо эрдэс бодисоор их бага байдаг болохоор урт удаан хугацаагаар уувал одоо хүний эрүүл мэндэд тийм сайнаар нөлөөлөхгүй байхаа гэж эрдэс бодис дутагдалд орно гэж би бодож байна л дээ. Бас нэг ус байдаг штэ тэр эрдэсжүүлсэн ус. Яагаад гэвэл цэвэр усандаар хүний аргаар дээрэс нь эрдэс бодис нэмж хийсэн ус байгаа. Энэ ус бол тийм сайн ус биш. Яагаад гэвэл энэ дотор байгаа эрдэс бодисын хэмжээ хүний биеийн тохирохынгүй юм уу? Хэрвээ тохирохгүй бол хүний биеийн дотор байгаа эрдэс бодисын тэнцвэрийг алдагдуулах, нөлөөлөх иймэрхүү одоо юм гарч магадгүй. Тийм болохоор энэ усыг бас хэрэглэх тийм тохиромжтой ус биш ээ. Кван уужшгүй гэж хэлж байна штэ. Тэр тийм сайн биш. За одоо хэрвээ бас нэг ус байгаа, аршаан ус байгаа тийм ээ. Аршаан ус гэдэг бол үнэн дээр нь бол энэ бол одоо эрдэс бодисоор их баялаг ус байхгүй юу. Хэрвээ энэ хүний биеинд их тохиромжтой байна гэж шинжилгээ гарсан бол энэ ус бол сайн ус аа. Тэгвэл одоо бид нарын гэдэг аршаан усыг ууж болно, булгийн усыг ууж болно, байгалаас заяасан энэ усыг уух хэрэгтэй. Гэвч бол одоо говь газар ч гэдэг юм уу, зарим газрын усын чанар их муу байгаа штэ тийм ээ. Энийг бол одоо тухайн засгийн газар энийг одоо зохимжээнд арга хэмжээ авж байгаа. Тэгээд тухайн газрынхаа түгээл усныхан байдлаас болж байгаад ямар ус ууг нэгдгээ өөртөө шийдвэрлэх ёстой байхгүй юу. За ийм талд анхаарал тавиул одоо усыг бас зөв ууж чадах болов уу гэж би бодож байна л дээ. Би энд одоо та бүхэндээ нэг баг зэрэг одоо өөрийнхөө бодол үзлээ уснаа тухайтай ярмаар байна л дээ тийм ээ. Ус ууж идэж байгаа бүх юм бол бид нар байгаль ертөнцөөс авж байна шүү дээ. Тийм болохоор бид нар сануулan гэлхэн байгаль ертөнцөө хайрлая, байгалийн хайрлал сурцгаая, хүн бүгдөө тусал усыг хайрлцгаая гэж хэлмээр байгаа байхгүй юу. Яагаад гэвэл хүн төрөлхөтний энэ хэрэгжилж байгаа уснаа их баялаг бол өдөр өрхөял хасагдаад байгаа байхгүй юу. Ингээд хэрэглэх ус их багасж байна л гэсэн үг. Дэлхийн бөмбөрсөн дээр ус их байна уу? Их байна. 197-гийн усыг бол далайн ус бид нар шууд хэрэглэж чадахгүй. 102-ын усны дотор мөсөн уул мөстэй далай тэрийг бас хэрэглэж чадахгүй байна. Хүмүүний хэрэглэдэг ус бол туйлын бага байгаа байхгүй юу? Энэ гол мөрний усыг чинь одоо бохирдуулаа бас хүн хэрэглэхэд хэцүү болж байна шүү дээ, тийм ээ. Хүний хэрэглэдэг ус бол 0.1826 Тэгцэг 6%-ийн усыг л бид нар хэрэглэх боломжтой гэж байгаа байхгүй. Ийм болохоор усны хэмжээ маш багасж байгаа байхгүй. Дэлхийд дахинд бол энэ 2006 оны бүртгэлээр үзэхэд бол шүү дээ. 11 дуушуур 6.1% хүмүүс бол ерөнхийдөө усны энэ ариун цэвэр сайн усыг олж ууж чадахгүй байна гэж байгаа. За тэр дотор нэн олон хүмүүсүүд одоо хүүхдүүд бол энэ усны ариун цэвэр гэдэг юм уу олон талаас болоод одоо олон хүүхдүүд 300 төмөн хүүхэд одоо жилд одоо өвчин олж өгөө болж байна гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ их аюултай тоо баримтууд байгаа үстэй. Тэгээд одоо дэлхийн хүн ам чинь одоо учиргүй хэмжээгээр өсөж байна шүү дээ. Тэгээд одоо усныхаа их балгыг хайрлахгүй тэгээд тэр бохирдож байна, илсчиж байна, одоо ширэгж байна нуур. Нин илүү зарим газар уснаас болоод одоо тарай, төмөс, гал гарах одоо ингээд л одоо хохирлууд их усарч байна. Зарим газар бүр дайндаа жинж хүртэл гарч ил байна шүү дээ. Ийм болохдоор дэлхийд дахинд байна 3 сарын 22-ны өдрийг усны өдөр гэж зарлаад одоо хүмүүсүүдийг энэ тусал усыг жулсан ариулаач гэж ингэж одоо дэлхийд дахинд одоо хэлж өгж байна шүү дээ. Одоо нэг хүн ингэж ярьсан байт юм л да. Хэрвээ хүн төрөлхөйтөн үргэлжилэн усыг гамнахгүй, ариулахгүй тэгээд бохирдуулаад байх юм болвол
уснаа их баялаг алга болно. Хамгийн сүүлчийн тусал ус бол өөрийн чинь нулимс болно шүү гэж хэлсэн байдаг. Энэ ч одоо айлгал хэлж хэлсэн нүгэлдээ. Гэхдээ л энэ нэг юм хэлж байгаа байхгүй. Хэрвээ үнэхээр дэлхийн ертөнцийн хүн ингээд олшроод ингээд усаанч хайрлахгүй хамгаалахгүй байгаль ертөнцийн хайрлахгүй бол нэг өдөр иймэрхүү байдал орж болох юм болцоотой байхгүй. Тийм болохдоор хүн болгон өөрийнхөө хувьяасаа зохих хэмжээгээр тусал усаанч усан ариулж ил байя л да. Энд чинь одоо их амархан шүү дээ. Одоо ингээл заримдаа би харж ил байхад зарим хүүхдүүд энэ усан гоожулчаар нөрөө авгаач ил байна. Тэр усыг хаачих л да тэрийг хаах хэрэгтэй шүү дээ. Тэр тэгээд одоо зарим уснуудын ховтос угаасан усыг тэрчгээр л урсуулаад явуулж чинь. Тэр усыг досч аваад тэр нойлон цэвэрлээд юм уу газраа арчаач юм уу одоо олон зүйлийн л хэрэгжилж болж байгаа байхгүй юу. Ийм талаар хэрэгжилж болно шүү дээ, тийм ээ. Тэр одоо олон зүйлд л одоо усыг ариулж болох юм. Гэвч бол ариулна уугүй юу гэдэг зөвхөн таны өөрийн үзэл ухамсараас л шалтгаална. Тийм болохдоор л ийм үзэл ухамсарыг бий болгох хэрэгтэй. Дэлхийд дахны хүн бүгдөө л ус ариулах тийм үзэл бодолтой болчих юм бол ус банаа баялаг болоо зөндөл байж л байгаа байхгүй юу. За ийм юмнуудыг л одоо анхаарч явах болов уу гэж би бодож энд яриндаа. За их баярлалаа. За баярлалаа.